Өглөөний өдрөг үзэгчдийн хөл ярилцлагын нэвтрүүлгийн ээлж дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За өнөөдрийн зочноор дасгалжуулагч Дорж хөрөлцсөн ирсэн байна. Танд өглөөний мэнд хүргэе. Өглөөний мэнд. За өнөөдрийн хоёулынгийн ярилцах сэдэв бол одоо фитнес амьдралын зөв хэв маяг, эрүүл хооллолт гэсэн сэдвээр ярих байгаа. Тэгэхээр фитнес амьдралын хэв маяг нь яг юу байдгийг бэ гэдгийг эхлээд танилцуулъя тийм ээ. За тийм. Ерөнхийдөө фитнес амьдралын хэв маяг гэж ерөнхий одоо хуучин бол бид нар нөгөө биеийн тамир гэдэг одоо 10 жилийн хичээлүүд ч гэдэг юм уу те. Эртнээс ерөнхийдөө бол биеийн тамир гэж явсан юм. Одоо сүүлийн үед хүмүүс нөгөө фитнес гэдэг талаас нь илүү их ойлгоо. За фитнес гэдэг нь өөрөө ингээд гой биетэй болох юм байна те. За фитнесээр хичээснээр бид нар одоо гоо зүй дээрээ илүү анхаарах юм байна гэж ойлгоод байгаа юм. За миний бодлоор бол эрүүл амьдралын хэв маяг тал руугаа ярих юм бол фитнес гэхээсээ илүүтэйгээр биеийн тамир гэдэг зүйлийг илүү төрүүлээд ойлгоод авчулах зүгээр юм болов уу гэж боддог. Яагаад тэгж боддог вэ гэхээр эхлээд хүн өөрийнхөө биеэр тэр тамирыг хийж, биеэ тамиртай болгож ээж түүний араас бид нар яах нь фитнес гэдэг зүйл рүү одоо орж дараагийн шатнд байх болов уу гэж боддог. Энэ бол яг миний өөрийн нөгөө нэг бас нэг 10 хэдэн жил спортоор хичээлээд за дээрээс нь өөрөө би чинь багш дасгалжуулагч хийж байгаа. Тэгээд одоо нөгөө хүмүүсийнхаа бэлдэж байгаа хүмүүсийг харахад бол эхлээд биеийн тамиргүй байдаг байхгүй юу? Ямар ч тамир байхгүй байна, булчин тесвэргүй байна. За хөдөлгөөний эвсэл одоо тий. За тэгээд тэр хөдөлгөөнөө хийхдээ бид нар одоо ямар нэг юм байдлаар сэтгэл зүйн дийлэхгүй байна тий. Дархлаа байхгүй байна. Тэгэхээр энэ болгоныг бид нар одоо эхлээд суралцчих хэрэгтэй юм байна. Яа сайхан хөнгө алхдаг, хөнгөн биеийнхаа жингээр гүйчдэг тий. Өөрийн биеийн жингээр хийх дасгалуудыг гоё хийчдэг. Ингийн бол хүний бие өөрөө дотроосоо тамиртай болж эхэлнэ. Тэгэхээр энэнээсээ дамжаад бид нар дараагийнхаа төвшин рүү фитнес ярих болов уу гэж бодож байгаа. За биеийн тамиртайгаа одоо эрүүл зөв хоолтыг хослуулснаар одоо илүү их одоо эрүүлжин гэдэг юм уу? Одоо магадгүй одоо фитнест явж байгаа одоо биеийн тамир хийж байгаа хүмүүс бол зарим нэг нь бол мэдээж одоо эрүүл байхын тулд бол хийж байгаа. За зарим нэг нь турах ч үгүй юм гэдэг нэг зорилго байгаа шүү дээ. Тэгэхээр эрүүл зөв хоолтой хөдөлгөөнийг хослуулснаар илүү их хурдан үр дүн гэдэг юм уу? Одоо үнэхээр одоо эрүүл хэв маяг гэдэг юм уу? Тийм үү? Тий. За тэгэхээр одоо сүүлийн үед энийг яг аюул гоё хүмүүст ингээд тайлбарлаж ойлгуулъя гэж бододсон юм. Эхлээд нөгөө нэг одоо бид нар ингээд амьдралын хэв маяг маань буруу байгаа шүү дээ. Тэнгүүд тэр буруу амьдралын хэв маягаас бид нар огцом одоо ийм дэглэм гэдэг зүйл рүү ордог. Тамирчны дэглэм одоо шууд дахианы цээж мах идэл, эсвэл ногоо идэл, эсвэл хоолой сойгоод л тийм ээ. Шууд нөгөө нэг дэглэм гэдэг юм руу орчхоор бидний бие махбодод өөрөө нөгөө дархлаа гэдэг юм суугаагүй. Одоо жишээ нь нэгдүгээр ангид орж байгаа хүүхдэд бид нар өсөг заахгүйгээр шууд л өгүүлбэр уншуулах гэдэг байна л гэсэн үг. Тэгэхээр бид нар нөгөө нэг эхлээд хоолой зохицлохийн тулд хамгийн идэж болохгүй юм юу вэ гэдгээсээ дүнгэж эхэлж байна гэсэн үг. За эхлээд бол за гурилан бүтээгдэхүүнүүд байна. Гурилан бүтээгдэхүүнүүдийг эхлээд зохицолчих. Тэгмүүдээ тэрэн дээрээ хөдөлгөөн гэдэг зүйлийг нэмчихье. Тэгэх юм бол хүссэн үсээгүй бидний нөгөө нэг хүсэж байгаа тэ жин бууж гин. Дээрээс нь булчин ажиллаж байгаа учраас бидний бие махбод тэр хэмжээгээр галбирч чинь. Тэгээд бидний биед дархлаа сууж байгаа гэсэн үг. Тэгэхгүй нөгөө нэг бид нар чинь огцом хүнд дэглэм барьцгаар эхлээд нэг 14 хоног ч үйд юм уу, эхний нэг 21 хоног ч үйд юм уу, за нэг сар даа бол маш сайн ирч хүчтэйгээр явчихна. Тэгээ тэрний араас нөгөө бие тэр хэмжээний энерги буцаагаад одоо бодис солилцоогоор явуулж чадхаа болчихдог. Яагаад тэгэхээр огцом аягүй хэмжээний энерги авч яснаа. Одоо энерги буюу бид нар өдөр тутамдаа идж байгаа тэр юм байна шүү дээ. Тэрийг байнгын идээд аягүй өндөр энерги авдаг байсан бол хатуу дэглэм рүү орчхоор тэр энерги авалт нь багасчихна. Тэгвэл тэр хэмжээгээр бодис солилцоо давхар багасна. Бодис солилцоо давхар багасаад ирэхээр нөгөө нэг бидний бие махбод өөрийгөө за энэ аюултай төвшөнд очиж шүү гэд цаанаасаа програмчлаад шууд яах нь өөрийнхөө биед идэж байгаа тэр бүх юма нөөцлөд эхэлдэг гэсэн үг. Тэгэнгүүт нөгөө эмэгтэйчүүд чинь нэг сараас айгуугаа хасж яснаа зогсчлоо одоо хасахгүй байна яана гэд идэв штэ. Тэр чинь ерөөсө бодис солилцоо удаашраа зогсчоод шууд идэж байгаа ямыг биелүүгээ одоо хадгалаад хоримтлуулад дараа нь энэ надад хэрэгтэй гэд хоримтлуулад эхэлчихдэг. Тэрний он зүгээр гурилаа багасгаал хөдөлгөөн нэмчихэд л болчихж байгаа гэсэн үг байхгүй. Яагаад тэгэхээр бид нар хөдөлгөөн хийхгүй байсан юм чинь
гурилаа багасгачих. Гурил бол маш их хэмжээний зардуултаа дээрээс нь үрс өндөртөө удаан задраа бий байдаг учраас тэрийг нь багасгачих. Бусад юм идэ. Тэгээд тэрэн дээр хөдөлгөөн л нэмчих. За эхлээ 30 минутын хөдөлгөөн. Тэгэх юм бол хүний бие тэр 30 минутын хөдөлгөөнийг урд нь хийж байгаагүй учраас их хэмжээний энерги зарцуулна. Тэгэх юм бол би тэрэггүй байгаа юм баг багаар шатаагаад бохирдлоо ч юм уу гаргаад эхэлчихнэ гэсэн үг. Ингээд нөгөө детальны баг багаар явахгүй болохоор огцон тэр сэтгэл зүйн стрессэнд авчичаар хүн өөрийгөө ялж чадах болж байгаа байхгүй. Тэгэхээр өмнө хөдөлгөөн хийж байгаагүй учраас их хэмжээний энерги зарцуулна гэж шүү дээ. Тэгэхээр одоо тэр хөдөлгөөнийг тогтмол хийгээд ирэхээр тэрэндээ дасна. Тэр нь одоо цаашдаа одоо турхад нь нөлөөлөхгүй ч гэдэг юм тийм зүйл байх уу? Байж шүү дээ. Мэдээж одоо за эхлээ 30 минутын хөдөлгөөн хийдэг байлаа гэж бодоход тэрийг нэг 7 хоног хийхэд бол би тасчих. Тэгэхээр тэрийг яах нь арай жоохон эрчимтэй болгох нь 40 минут болгочих. Тэгээд өгж байгаа ачааллынхаа дасгалыг за жишээ нь одоо булчин ажиллуулсан дасгал хийлээ гэж бодоход тэрийг нэг 10 тонн хийлээ гэж бодоход тэрийг нэг 12 тоо болгодог ч юм. Жингийн 2 кг хийсэн бол 2.5 болгодог ч юм. Ингээд нөгөө нэг баг багаар шат дараалтаагаар явж чадах юм бол бид нөгөө яг эрүүл амьдралын хэм маяг талаасаа бие махбод яг одоо өөрийгөө стресстүүлэхгүйгээр маш зөвөр эрүүлэр хасна. Энэ процесс өөрөө үргэлжлэх хугацаа нь удаан байж болно. Гэхдээ илүү одоо амьдралд хэрэгтэй бие махбодод илүү одоо ямар ч нэгэн сөрөг нөлөөгүйгээр хасдаг. Түүнээс биш элдв янзын хатуу дэглэм рүү шууд ороод маш богинохон хугацаанд эрчимтэй жин хасна гэд ингээд яваад явах юм бол хүний бие шууд стрессэнд ороод аюулын дохио өгөөд өөрийнхөө биед өөх нөөцлөд идэх гэсэн үг. Тэгэхээр огцом жин хасах юм бол ийм л аюултай. Тэгээ хөгшрөлт ордон явагдана. За тэгээд нөгөө айр суун чинь тэгээ нөгөө хүн өөртөө итгэлгүй болно. Хит их стресстэй ирэхээр депрессэнд орчихно. Тэгээ тэр болгоно нь ингээд бие махбодыг чинь бодсон солилцоо гэж явуулахгүйгээр гацаачдаг. Одоо дийлэнх эмэгтэйчүүдийн алдаад байгаа алдаа л ерөөсөө юм шүү дээ. Тэгэхээр маш зүгээр л цэгцлээл нэг нэгээр нь ингээл авах юмнуудыг авч хаяал нэг нэгээр нь л тэгээ нөгөө цаг хугацааг бол мартаад хайчих шүү дээ. Угаасаа хийж байгаа эрүүл зүй хоолж байгаа юм чинь амьдралын хэм маяг зөв болоод ирж байгаа юм чинь өөрчлөгдөж байгаа гэдэг деталь юмнуудыг анхаарах хэрэгтэй. За жишээ нь ядардаг байсан бол ядархаа болж гин үү. За толгой өргөдөг жоохон даралт ихсдэг ч юм уу эсвэл хоёрын хүрдэг байсан бол тэр маань багасж гин үү. Бие маань хөнгөн болж гин үү. Өмсөж байгаа хувцс маань томдож гин үү те. Тэгэл гидсэн маань татж гин үү. Өглөө босоод ирэхэд ямар мэдрэмж авч гин. Ирч хүчтэй байна уу. Гэл нүүр царайны өнгө өөрчлөгдөж гин үү гэдэл ингээл нөгөө нэг жижиг юмнуудаа анзаарахгүйгээр жингээ үзчихэд нөгөө нэг жин дээр фокуслаад тэрэн дээр стресстэй дийдэг. Өдөр болгон үзэн, өглөө болгоо үзэн, өглөө нэг үзэн, орой нэг үзэн, буусна буугаагүй. Тэгээ нөгөө жингийн талаар ярихад бол хүн өглөө өлөн дээр бие засчаад үдсэн жин хамгийн бодит юм байдаг. Орой үзэж байгаа жин бол бодит бос жин. Яагаад тэгэхээр бидний ам руу өглөө нэг стакан ус ууж эхэлсэн цагаас ахуулаад бидний биеийн төвчийн өөрчлөгдөж эхэлдэг гэсэн үг. Тэгэхээр оройн үзэж байгаа, өдрийн үзэж байгаа, энэ тэнд үзэж байгаа жингүүд чинь хотлоо байна. Яг л өглөө босоод бие засчаад үдсэн чинь хамгийн бодож. Тэгэхээр өглөө босоод бие засчаад жингээ үзэх хэрэгтэй. Тэнгүүд тэр чинь юунаас бас хэлбэлцдэг вэ гэхээр орой хідэн цагт юм идэж унтсан. Ямар одоо шингийн юм хэр болсон гэдгээс хамаарат бас өглөөний жингүүд хэлбэлцэнэ. Тэгэхээр бидний нөгөө нэг амьдралын хэм маяг гэдэг чинь за орой би хэрвээ 9 цагт унтдаг байлаа гэж бодъё. Тийм бол унтахаас нэг 2 цаг, 3 цагийн өмнө юм идсэн байх хэрэгтэй. Одоо нэг 6-аас хойш юм идэж болохгүй гэдэг нэг зарчим хууль шүү дээ. Тэ? Хүн болгоны баг ингэ. 6-аас хойш эсвэл 8-аас хойш өмнө цаг байгаад. Тийм цаг байгаад идэв шүү дээ. Тэгэхээр энэ яагаад гэж байгаа вэ гэхээр 6-аас хойш юм идэхгүй байгаа хүмүүс 9 цагт унтдаг хүмүүс байхгүй. Эрт унтж байгаа хүмүүс. Эрт унтахын тулд эрт ходоодоо амраачж байгаа гэсэн. Тэр хүмүүс 9 цагт унтахад ходоод нь бэлэн болоод унтахад бэлэн болсон. Одоогийн нөхцөл байдал дээр 12 цаг хүртэл, бараг 1 цаг хүртэл тэр хүмүүс чинь уцаа оролдож гин, унтж чадахгүй байна, тэ. За ингэж байгаа хүмүүс бараг 9 цагт юм итгэхэд, 10 цагт юм итгэхэд 1 цагт унтахад болж байгаа байхгүй. Тэгэхгүй нөгөө 6 цагаас хойш юу ч идэхгүй байна гэд бодсон хүн чинь 12-т унтж байгаа хүмүүс чинь тийм шүн унтж чадахгүй. Би махбод маань нөгөөнийг өөрийнхөө энергийг ингээд хоримтлуулах гад зарцуулах гад идэг энерги байхгүй болсон. Тэнгүүд чи нөгөө шүн өснө, стрессдэн, тэгээ өглөө босоод ирэх нэг 5 тавхгүй босч ирнэ тий. Тэгэхээр нөгөө унтахаас нэг 2-3 цагийн өмнө идэх юмаа зогсооноо. Орой идж байгаа юм дээр анхаарнаа.
хотоодоо хөнгөн байлгахын тулд ч гэдэг юм уу. Иймэрхүү зүгээр нэг хөнгөн аргачлалаар явах юм бол хамаагүй эрүүл амьдралын хэм маяг гэж явна. Түүнээс фитнес руу ороод ирэх юм бол энэ арай өөр төвшин болоо явчихна гэсэн үг. Тэгэхээр одоо оройн хоол хөнгөн байх хэрэгтэй гэдэг чинь өглөөний хоол яг одоо өглөөний хоолыг өөртөө гэж ярьж байна. Тэгэхээр ихэвчлэн хүмүүс одоо өглөө ерөнхийдөө нэг хүнд хоол идэх гээд байдаг. Тэр зөв үү буруу юу? Тэр бол өглөө бидний хотод шүн ингээд амраад хонцсон байгаа. Өглөө босоод ирэхэд бидний хотод хүнд юм идэх юм бол тэр өдөржингөө шингээж чадахгүйгээр хүнд юм. Тэгээ дээрээс нь хотоодны шарах гэдэг зүйл үүснэ. Тэгэхээр нөгөө өдрийнхөө ирч хүч энергийг өглөөдөө бий болгож нэг ясандаа авч байгаа гэсэн үг. Тэгэхээр өглөөний хоол бол маш хөнгөн бөгөөд маш чанартай тийм хоол байх хэрэгтэй гэсэн үг. Жохон илчлэг өндөртэй мөртлөх хөнгөн. Тэгээд тэр чинь мэдээж өдрийн турш бидний энергийг хангаад явж байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр өглөө идж байгаа юмудаа маш зөв сонгоод идчих юм бол хүн шал өөр төвшөнд очино. Одоо манай монголчуудын ганц хөвшөөгүй юм бол өглөөний цаг. Өглөөний цаг юусоо ууж хөвшөөгүй. Энийг ууж хөвшгүй бол хотоодны шарахтай болно. Одоо энэ хотоодны шархлал, хотоодны хор тавдар үүсээд байгаа шалтгаан ч ерөөсөө өглөөний цайтай холбоотой. Өглөө юу ч идэхгүй өглөө яваад хотоод нөгөө нэг юм. За одоо жишээ нь энгийнээр тайлбарлалаа гэж бодоход машин тосолгоо хийхгүй бол тэр машин угаасаа моторн зөхөх нь ойлгомжтой. Тэгвэл хүний бие махбод яг адилхан системээр үйлчлэнэ гэсэн үг. Тэгвэл өглөө босоод бид нэр хамгийн түрүүнд хотоодоо тосолж явах юм байна. Тэгэхээр бид нар өглөө нөгөө шар тосооч байд юм уу? За мөөгөө гурваач байд юм уу? Тэ ямарваа нэгэн тосоор хотоодоо эхлээ тослно. Тэгээд тэрний араас бид нар хөнгөн хоолнуудаа идэнэ. Тэгээд хөнгөн хоол идснээрээ бид нар тэр өдрийн ирч хүчийг авчиж байгаа учраас хотоод нөгөө нэг шархлаа үүсэхгүй байна. Тэгэхээр яг ийм л зарчимтай байдаг. За тэгээд ихэвчлэн хүмүүс өглөөний цай уудгүй нэг шалтгааныг бий ажиглахад гурилан бүтээгдэхүүн идэж чаддгүй юу яадаг хотоод нь хорсдогч гэдэг юм уу. Тэгэнгүүтээ одоо заавалчгүй нөгөө цаг завгүй хүмүүс бол ингээд махан хоол ингээд өглөө хийгээд идэх цаг завгүй тэгэнгүүтээ гурилан бүтээгдэхүүн идэж чаддаг болохоор ингээд хоосон гардаг тохиолдол ажиглагтаад байдаг. Энэ тал дээр бол нөгөө хоолны одоо ийм юутай болох хэрэгтэй, мэдлэгтэй болох хэрэгтэй гэсэн үг. Хоолтын талаар мэдлэгтэй. Одоо жишээ нь хүн болгон хоолтын талаар мэдлэгтэй болчих юм бол бид нэр өглөөд юу идэх ёстой? Олон төрлийн сонголтууд байна. Тэр сонголтуудаас сонгоод идэж болно гэсэн үг. За би өөрийнхөө хувьд жишээ тайлбарлах юм бол би өглөө болгон өндөг иддэг. Өндөгний цагааныг иддэг. За тодорхой хэмжээний шартаа идэнэ. За өндөгний цагаан бол тэр чигээрээ ураг. Өндөгний шар нь болохоор тэр чигээрээ тос гэж явдаг. За тэгээд хажуугаар нь би овёс иддэг. Овёс бол хамгийн сайн удаан задардаг төрлийн нүрс ус. За дээрээс нь удаан задардаг гэдэг нь болохоор өглөө би идсэн байхад орой дуусчихна гэсэн үг тэр. Овёс. Энерги биднэрт ингээд энерги өгөөл яваад байна гэсэн үг. За тэгээд дээрээс нь гизний гөрүүлзэх хөдөлгөөнийг сайжруулчин бидний биеийг одоо ингээд тэр гарахгүй байгаа өтгөн шингэн юу гэдэг өтгөнийг бол ингээд гаргадаг. Хоолыг ингээд боловсруулаад задалдаг гэсэн үг. За тэгээд тэрний араас бол би бол одоо өөрөө нөгөө тамирчин учраас уураг хэрэгэлдэг. Одоо нэмэлт уураг хэрэгэлдэг. Тэрийг хийгээд за тэгээд газрын самрын тосч байд юм уу те хийгээд ингээд өглөөнийхөө цаг эхлүүлдэг. Заримдаа бол ингээд өглөө заахан банана идчихнэ. За тэгээд тогтмол байнгын бас овёс идэж чадахгүй шүү дээ. Заримдаа бол заахан талах, нэг ширхэг зүсэм талах ч юм уу, хоёр зүсэм талах ч юм уу өглөө тэрэн дээр ингээд нөгөө тосоод хүрхэд ч юм уу те ингээд хажуугаар нь авокадо жимс ч үгүй юм авокадо ч өөрөө тос уураг өндөртэй тостой бас тэнгууд чи ингээд идчихээр өглөөний цай болчдөг гэсэн. Тэгэхээр нөгөө бид нар идэж байгаа хүнс маань энэ нь одоо уураг уу энэ нь нүрс ус уу энэ тос уу те энэ нислэг үү гэдгээ ингээд ялгаж салгаад сурчих хэрэгтэй гэсэн үг. Тэгээ ялгаж салгаж сураад өглөө энэ хурдан задарч гин үү удаан задарч гин бидний бие махбодод энэ ямар нөлөөтэй юм бэ гэдгээ бас уншаад нэг судалж байгаа хэрэгтэй гэсэн үг. Ингэж чадах юм бол өглөөд 5 минутын дотор газ өглөөнийхөө цаг бэлдэж уугаа гарчихна. Эсвэл бол хөрөгчөндөө би оройн ч юм уу те боломжит цагуудаараа бэлдээ тавиад сайхан шилэн савнд хийгээд тавьчихна. Тэр муудахгүй гэсэн үг. Тэгээд тавьчлаа. Тэгээд өглөө нь босохдоо идчихэд гараа авчиж болно гэсэн үг. Тэгэхээр иймэрхүү одоо нөгөө нэг хүнсний талын жоохон мэдлэгтэй болох хэрэгтэй бас нөгөө бид нар ч нөгөө амьдралын хэм маяг талаас ярьж байгаа учраас идэж ууж байгаа юмнаас угаасаа шууд хамааралтай байдаг учраас тийм. Тэгэхээр за нарийн ногоо ерөнхийдөө ногоо төрлийн ногоо гэл одоо ерөөсөн
Facebook, сошиалар бол одоо ингээд сошиал багш нар бол маш олон багш шүү дээ. Ер нь бол тийм ээ. Тэгэнгүүт за ногоон төрлийн ногоол идэх хэрэгтэй юм байна. За ер нь одоо хоолтондоо махаа багасгаад ногоол төлөх хэрэгтэй юм байна гэл ерөнхийдөө нэг тиймэрхүү ойлголт бол ихэнх хүмүүс байдаг болчихжээ. За тэгэнгүүт яг тэр ногоогоо яг эрүүл гэдгийг бас баталгааж болоход бас одоо бас хэцүү болчиход байна шүү дээ. За тэгэхээр ногоогоо хаанаас ямар сонголт хийх нь эрүүл юм. За ихэвчлэн одоо бод нарийн ногоонууд урд хөршөөс орж ирдэг гэдэг юм уу тий. А тэгэнгүүт урд хөршийн юм болгоно муу гэсэн бас статистиктэй болчихсон. А тэгэнгүүт яг тэр урд хөршөөс орж ирж байгаа ногоонууд яг эрүүл байж чадах уу юу? За магадгүй эрүүл хаалгаж байгаа гингүүтээ нөгөө эрүүл бус юм идэд магадгүй бие хохирох юм яах юм хөө тохиол байх уу гэж асуув. Тий. Нарийн ногоо яг тод ногоонгийн ногоо, нарийн ногоонууд идэх ёстой гэдэл хүмүүс идээд идэг л та. Тэгээ нөгөө махаа багасгах ёстой гэдэл. Яг эхлээд нөгөө нарийн ногоо ч юм бол өөрөө эслэгийн төрлийн юм болоо явчихж байгаа. За тэгэнгүүт бидний биед хамгийн хэрэгтэй байдаг юм уураг. Уургийг бид нар юунаас авах ёстой вэ гэхээр махан бүтээгдэхүүн, сүүс бүтээгдэхүүнээс авах. Махан бүтээгдэхүүн, сүүс бүтээгдэхүүн нь болохоор амтны гаралтай уураг гэж байна. Ургамлын гаралтай уураг гэдэг нь одоо бид нар шош тэгээд эрдэнэ шиш, вандуй, одоо юуцаа, бууцаа гэдэг ногоонуудаас ингээд ногооноос гарч байгаа тэр уураг өндөртэй ногоонуудыг идэх гэсэн үг. Брокколинаас ахвадлаад л те. Тэнцэнээсээ бас уураг аавна. Тэгэнгүүт бидний тавг буюу хоолтон дээр юу байх ёстой вэ гэвэл амтны гаралтай уургинч байх нь, ургамлын гаралтай уургинч байх. Нөгөө бидний биеийг амин хүчлээр тижээдэг зүйл нь уураг. Тэнгүүд хүмүүс нөгөө уураг гэдэг маань юу вэ гэхээр сэгсэрж уудаг уургийг л ойлгоод байдаг. Сэгсрэл уух юм бэ, тэ? Тэрийг л ингээд сэгсрээд уугаад бид нар амар болчинтай болоод байгаа юм байна. Амар биетэй болоод байгаа юм гэж ойлгоод байдаг. Бараг уургийг одоо би ингээд фитнест олон жил явлаад ингүүд ингээд уургийг допингийн төрөл гэж ойлгоод байдаг байхгүй. Бүр тгий ярьж исэн хүмүүсийг би эрэгтэй хүмүүсийг бүр сонсож ирсэн. Уург хэрэгэлч би ингээд яг нэг ирч хүч орох сэргээх чанарынхаа үгүй юу? Ер нь аль юм байхгүй юм. Хоол шүү дээ. Бид нар одоо ингээд за мах идэж гин, ногоо идэж гин, тэнцэнээс уураг авч байгаа. Мах ногоо чин хотоодонд ороод 30 минутаас дээш багаар шимэгдэж цус руу ор задардаг. Тэгээд цусаар тээвэрлэгдээд бидний булчин одоо бидний биед хэрэгтэй байгаа тэр амин хүчлүүдийг хангаж өгдөг. 30 минутаас дээш задарч байна. Энэний чинь хурдан задарсан хэлбэр нь уураг. Тэгэхээр уураг яаж байгаа гэхээр сэгсэрлээ уулаа шууд цус руу шимэгдээд булчин тижээ. Бид нарыг амин хүчлээр тижээ гэсэн үг. Тэгэхээр нөгөө хоолны чинь хурдан задарсан хэлбэр нь уураг байдаг байхгүй. Тэгэхээр яг л ялгаа авахгүй болно хоол. Гэтэл бид нар юу гэж ойлгоод байгаа вэ гэхээр уургийг хэрэглэх юм бол амар болчихно гэж ойлгоод байгаа байхгүй. Болчинтай болчихно. Одоо угаасаа яг сошиал дээрч баг элдвийн тим юмнууд их л явж байгаа шүү гэн. Уурыг хэрэглэх юм бол тийг нь уурыг хэрэглэх юм бол илэггүй болно гэд. Яг үүндээ уурыг хэрэглээд илэггүй болоод уургаас болоод өгсөн хүн л ав сонсоогүй баг. Ер нь бол харин архинаас олж өгчээсэн хүмүүс бол их л байгаа. Тэгэхээр арх бол маш их хэмжээгээр илгийг гэмтээдэг бол уураг илгийг гэмтээхгүй гэсэн үг. Зүгээр л хоолны хурдан задарсан хэлбэр нь тэгээд ойлгочих болно гэсэн үг. Тэгэхээр харин тэр уураг нь бид нар хэтрүүлэн хэрэглэх юм бол сөрөг нөлөөтэй гэдгийг л ойлгох хэрэгтэй. За жишээ нь 30 г уураг уугаарай гэд зөвлөөд явуулж хахад тэр 30 г уургийг 60 г болгож уугаад тэнгүүтээ нэг удаа уугаад өлсөнгүүд нь дахиж уугаад ах юм бол эн чинь 90 г уураг хүний илэг тэр 90 г уургийг угаасаа задлж чадахгүйгаас болоод нөгөө хэрэглээний буруу зүйлээс болоод яг уу илэгэн дээр алаад асаатын хэмжээ нэмэгддэг. Тэгээ илэгэн дээр жоохон ачаалал очдөг гэсэн үг. Бид нар яг л авах ёстой 30 г тийм эсвэл 40 г авах юм бол энэ ямар ч асуудалгүй гэсэн үг байхгүй. Тэгэхээр нөгөө тэр ялгаануудаа бас ойлгох хэрэгтэй. Тэгээд тэр уураг гэдгийг бид нар тогтмол авах хэрэгтэй гэсэн. Хамгийн их өөхлүүлээд байгаа шалтгаан ч өөрөө нүүрс ус байхгүй. Тэнгүүд хүмүүсийн бас нөгөө дийлэг буруу ойлгоод байдаг ойлголт нь за нүүрс усаа хасаараа гэдэг нь шүү дээ. Тэнгүүд
будаага хасчихдаг. Бүр ингээд идэхэ болчихсон. Бүр будаа идэхгүй, гурил идэхгүй тэгэнгүүтээ мах за зарим хүмүүс нь дийлийнх нь бас мах идэхгүй ногоо идээл яваад. Эсвэл ногоо идэм идээл яваад. Ногоо юм сайн гэдэг. Ногоо идэм чи зүгээр л эслэг болоо сахартай. Уураг байхгүй. Ногоонод өөрөө тийм өндөр хэмжээний уураг байхгүй. Тэгэхээр өндөр хэмжээний уураг бид нар одоо жишээ нь 100 г мах идэхэд үхрийн мах 100 г үхрийн мах идлээ гэж бодъё л доо. Тэрний өөхнийх нь хэмжээг бид нар нүдэрээ баримжаалаа харч чадна. Уян хар мах байна шүү дээ. Уян жоох өөхтэй байна шүү дээ гэд харч чадна шүү дээ. Тэнгүүд 100 г хар мах бол нэг 25 г-аас 26 г уурагтай. Жоох өөх ороод ирэх юм бол тэр нь за нэг хорилоо буугаад тодорхой хэмжээний тостой юм байна гэж ойлгож болно гэсэн үг. Тэгээд нөгөө ялгаанууд нь л юм гэсэн үг баггүй. Тэгэхээр бид нар идэж ууж байгаа юмныхаа ялгааг жоохон гаргаад тэгээд нөгөө үнэхээр эрүүл амьдрмаар байгаа бол тий үнэхээр таргалалтгүй үнэхээр яг ингээд өөрийнхөө хүссэн биетэй гоё ирч хүчтэй цоглог тий юм амьдралын зөв хэмээгтэй амьдрмаар байгаа бол хоолтон дээрээ мэдлэгтэй бол уураг гэдэг нь яг юу юм ойлгоод авчих. Зүгээр л энгийнээр л ойлгочихвол да заавал гүнзгий ухаад судлаад бүр илүү тий шинжлэх ухааны төвшөнд нь ойлгох албагүй. Зүгээр амтны гаралтай уураг гэдэг юм байна. Ургамлын гаралтай уураг гэдэг юм байна. Амтны гаралтайд нь махан бүтээгдэхүүн сүнс бүтээгдэхүүн орд юм байна. Ургамлын гаралтайд нь ургамлын гаралтай одоо уургийн өндөртөө ногоог хайгаад гаргаад ирэх юм бол тэр бүгдээрээ гараад жигсаалт нь гараад ирнэ шүү дээ. Тэгээд тэрнээсээ харж агаад холиол хоолндоо оруулах юм байна. Болцсон нэг иймэрхүү хэмжээний болгох юм байна. Тэгээл болохгүй. Ингээд зөв амьдралын хэм маягтай шилжүүлж чадах юм бол бид нар нөгөө таргалалт гэдэг зүйлээс ингээд салчих юм. Тэгэнгүүт одоо сүүлийн үед таргалалтыг юу гэж ойлгоод байгаа гэхээр хүн болгон таргалалттай байгаа дэлхийн нийтээрээ байгаа учраас дэлхийн нийтээрээ өсвөлөнд хэрэгжигдсэн байна л гэж ойлгоод байгаа. Ер нь одоо замбраагүй хооллолт гэж ойлгож болох уу? Тийм, замбраагүй хооллолт байна. Ерөөсөө магадгүй нөгөө нэг амьдрахын тулд эдгээр тулд амьдрдаггүй гэдэг чинь одоо бас нөгөө хэцүү асуудал байна. Тийм шүү дээ. Тэгэнгүүт яг одоо эдгээр тулд амьдраад байгаа юм уу гэж харагдав. Харин яг тийм эдгээр тулд амьдраад байгаа. Ер нь одоо ингээд ажиглаад багт ч хүмүүс яг л эдгээр тулд амьдраад байгаа байхгүй. Яг л нөгөө юу л вэ? Тэндийг л бүгдийг иднэ гэдэг те. Уул нь бол бид нэр амсаад үтцсэн, идээд үтцсэн, амтыг мэдчихэж байгаа. Тэгээ эзний дараа биеинд ямар тохгүй мэдрэмж төрдөг. Эзний дараа яаж харамсдаг вүлээ те. Тэгэхээр чинь тэр болгоныг уул нь мэдээд байгаа мөртлөө тэрийг барьж дийлэхгүй шүү. Тэгээ өсвөлөнд нэр өгчээд байгаа байхгүй монголч. Тэгээ монголчууд ингээд ихрийн нийтээрээ. Тэгээ нөгөө хүний бие хит их өсвөлөнд нэр өгдөөд ирэхээрээ энерги хоримтлуулад байгаа гэсэн үг. Нөгөө аюулын тохиолч үүсчихэд нь шүү. Харин бид нар хангалттай хэмжээний энерги аваад тэр энерги хөдөлгөөнөөр шатаагаад ах юм бол өсвөлөнд өртөхгүй байх нь шүү. Манай Монголын нөхцөлд одоо гол нь ногоонууд эрүүл байх нь хэврээ л гэдгийг багш тасгалжуулагч хүний асуух гэдэг. Тийм, яг одоо тэгэл зарим нэг зүйлтэй одоо эвлэрхээс өөр сонголтгүй шүү дээ. Одоо бидний идэж ууж байгаа хүнс ер нь бол дэлхийн нийтээр л хятадаас л бүх юм бол бараг авч шүү дээ. Тэгээд бүх юм л урдаас орж ирж байна. Харин тэр орж ирж байгаа юм нь бид нар нөгөө хүнсний аюулгүй байдал гэдэг юмыг л улсаас болон шийдэд өгчих юм бол энэ өөрөө болчих гээд байгаа байхгүй. Тийм тэгээд болж өгвөл Монголын хөрсөн дээр ургасан ногоог хэрэглүүлэх зүгээр л гэж боддог тоо. Тэгээд одоо манай монголчууд ч бас гоё ногоо гаргадаг болсон байна. Хүлэмжтэй болсон байна. Хүлэмжээр дамжуулаад өөртөө ногоогоо бордоо туслаад нэг гаргадаг. Би ч өөрөө яг зэлэнгийн хөвгт болохоор ногооны тал дээр тийм яг гайгүй тийм. Тэгээд манайхан ч бол ер нь нөгөө аюу хөдөлмөр шаарддаг юм. Тэгээд газар тэрэлгийн бүс нутаг гэдэг нь гоё юм. Өөртөө ногоогоо тарина. Тийм ногоогоо тариад идэнэ. Өөртөө хөрсөн дээр ургуулсан ногоо гэдэн. Тэгэхээр яг тийм. Тэгээд нөгөө ногоогоо сонгож авахдаа өөртөө ингээд ерөнхийдөө нүдэн баримжаагаар хараад авчих хэрэгтэй. Угаасаа шинэ ногоо чи илттэй байдэн шүү дээ. Ингээд барайл үзэнгүүч эсвэл хараад амгууд ингээд илттэй. Жоохон хуучирсан ч юм уу муудсан ногоог харахад бол ингээд жоохон нэг тийм ингээд за инчтэй гэмээр нэг юм байдэн шүү дээ. Тэгэхээр тэр тэгээд хоёрдугаар тийм бол нөгөө ногооны болцоо. Тодорхой хэмжээнд хагас боловсруулаад хэрэглэх юм бол их зүгээр байдаг. Одоо ногоог бол зарим нь бол бүр шууд ингээд угаагаад ариутгаад угаагаад ингээд сайхан сод мотор угаагаад ч юм ариутгаад ингээд идэхэд бол болно шүү дээ. Одоо лов өнгөч байд юм уу те ингээд ногоонуудыг заримыг нь болохоор тодорхой хэмжээний халуун усанд хийгээд дэвтээгээд ингээд иддэг. Одоо брокколич байд юм уу те тиймэрхүү ногоонуудаа. Заримыг нь бол тодорхой хэмжээний удаан жоохон болгодог ч байд юм. Ингээд нөгөөний ногооныхоо болцоодыг жоохон ямар болцоор болгох вэ гэдэг талаас нь бас ойлгочвол их зүгээр. Тэгэхгүй нөгөө манайхан ч
бүгдийг нь хөшгөлж байгаа л авирч чигээл буцалгаал иддэн шүү дээ. Тэр чинь нөгөө нэг бас нэг талаараа ногооны шимт хичээлийг нь алдагдуулчихад байгаа гэсэн үг. Энийг дамжуулаад бас нэг хэлэхэд нөгөө давсны хэрэглээ. Чин хаслаагаа шууд авсдаг. Харин тийм үү? Тийм. Ерөнхийдөө бол давсгүй юм идэж байгаа л хэлдэг. Тийм хэлдэг шүү дээ. Энэ өөр хамгийн буруу асуудал. Давс хасгаар бидний шүрмс таталт явагдав. Одоо энэ нөгөө шүрмс татаад идэг гэдэг чинь чин хас чинь ёо шүрмс татаад байна гэд эн чинь бидний эрдцийг унгаагаад идэг гэсэн үг. Одоо жишээ нь хоолн дээр баг зэргийн давс хаяхаар яадаг вэ гэхээр тэр хоолны чанарыг нь барьж идэг байхгүй. Одоо ууршуулад бүр гаргаад ингээд байхгүй болгочихгүй байна шүү дээ. Барьдаг тодорхой хэмжээнд. Бидний биеинд орж ирэхээр нөгөө эрдцүүдийг унгаахгүй барьдаг. Тэгэхээр нөгөө нэг давсыг хасч болдоггүй. Яг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага өдөр 5 г давс идэгсэн. Одоо юу байгаа шүү дээ. Яг тэрүүгээр хит бага биш, хит их биш. Их чинь бол бас болохгүй. Тэгэхээр яг тааруулж байгаа юм шиг. Тэгээд нөгөө стрессийн төвшинг маш их нэмэлт шүү давс цацсан юм байна. Тийм үү. Тийм, ууртаа болдог, огцом ийм стресс үүсдэг, дарамт үүсчдэг. Тэгэхээр нөгөө нэг стрессийн төвшин нэмэгддэг учраас давсыг бол ерөөсөө битгий хасж байгаарэ. Тэгээ нөгөө биеинд маш хэрэгтэй байдаг шүрмс таталтын чи эсрэг хэрэгтэй байдаг. Тэгээ одоо дийлэнх хүмүүс чинь жингээ хас чинь шүрмс татаад байна. Яаш өнөнд чадахгүй байна л гэдэг шүү дээ. Тэгэхээр нөгөө жорын тааруулт гэсэн үг шүү. Тийм байна шүү дээ. Тэг яг тэр буруу гэд гэлэнгүүд шууд хасч. Тийм болохгүй. Яг л нөгөө одоо би ингээл ер нь бүхэл зүйлийг ойлгоход ер нь эрүүл амьдралын хэм маяг байна уу? Амьдралын хэм маяг байна. Амьдрал байна уу гэх ингээд энэ дэлхий дээр оршиж байгаа бүхэл зүйлийн баланс л болов гэж боддог би. Баян байна уу, ядуу байна уу? Баян хитрхи баян байхаар нөгөө юмдаа санаа зовно. Хитрхи ядуу байхаар яаж хоолоо онж идэгтэй санаа зовно. Дундын амьдралтай байх юм бол болгоод ингээд нэг стрессийн төвшин арай бага юм санаа зовх нь бага болчдөг. Одоо хооллолт байна. Хит ингээд нойлоод хасаад юм хасчих юм бол бидний бие махбод тэр хэмжээгээр одоо стресст нь хит өндөр аваад байх юм бол одоо яах юм нөгөө бидний бие махбод шатаар дийлэхгүй байх нь дундын балансыг тааруулаад яг гой хооллоод зөв явах юм бол болж юм. Тасгал хөдөлгөөний таатай бас нэг хэлэх юм байна. Хүмүүс ингэдэг. За одоо би чи ингээд 20 дасгалжуулалт хийдэг. Тэгэнгүүт 7 хоногийн 7 өдөр бэлтгэл хийгээл бодоо болгоод гэж орж ирдэг. Чимжүүлсэн. Дийлэнх нь тэгэж орж ирдэг. Ерөөсө дийлэнх хүмүүс нь боловсралтай хүмүүс хийсэн ч гэсэн яг тэгэж орж ирдэг. Би бүр гайхаад идэг байхгүй. Тэгэхээр одоо нөгөө би түрүү ярьжсэн шүү дээ. Эхлээд нөгөө үсгээс яах вэ 35 үсгээ ингэж хийжлэх хэрэгтэй байдаг. Дараа нь үг холбож уншин, дараа нь өгүүлбэр болгож уншин гэдэг шиг эхлээд бид нэр амьдралын хэм маяг нь хөдөлгөөн хийж байгаагүй амьдралын хэм маягтай болол орж ирэхдээ огцом 7 хоногийн 7 өдөр бэлтгэл хийх юм бол бидний дархлаа бие махбод хэлэхгүй. Ер нь одоо нөгөө ажиллаад байгаа хүмүүс фитнест явлаа дархлаа. Тэр чинь нөгөө хэтрүүлэн хийгээд байгаа. Бидний бие махбод хүлээж авч чадахгүй байхад нь нэмээд ийн гэсэн үг ачаалал. 7 хоногийн 3 өдөр л булчин ажил гэсэн дасгал. Хангалттай. Нэгт 3-т 5 дахь ч үгүй юм, 2-т 4-т хагас анч үгүй юм тий. Ингээл өөрийнхөө боломжит цагууд байна. Тэгээ бэлтгэл хийхдээ эхний 3 сар зөвхөн 1 цагийн л бэлтгэл. Өглөөд босоод 1 цаг. Сайхан алхаж болж байна. Тэ? Хөнгөө бүтэн бие ажилласан хөнгөө заавал хүнд чинь явах албагүй. Хөнгөө булчин ажилласан дасгалууд хийж болж байна. 7 хоногийн 3 өдөр л хийчих. Стресс үүсэхгүйгээр. Би амар хурдан сэргэн, маш хурдан сэргэн, маш хурдан гоё болно. Тэгээд нөгөө ядралт байхгүй, бүр иш хүчтэй, бүр юм гоё цоглог болно. Тэгээд хамгийн чухал юм хөдөлгөөнд дурлаж эхэлнэ. Хүмүүс хөдөлгөөнд дурлаж эхлэегүй ээжж бодлороо бодоо олгочих гэж боддог байхгүй. Биеийн дийлэхгүй. Тэгэнгүүт хөдөлгөөнд дурлаад эхлэхээр яадаг вэ гэхээр хөдөлгөөн хийхгүй л болвол би чи амарч чадхаа болчдөг. Тэрийг чинь хийж дурлуулахын тулд 3 сарын хугацаанд 7 хоногийн 3 өдрийн бэлтгэл 1 цагаар багаар хийчих. 3 сарын дараа хүн бүр тис хөндлөн өөр болно. Тэгэнгүүт хөдөлгөөнд дурлаад эхэлнэ. Хийхгүй л бол би чин хүндрээд байгаа юм шиг. Хийгээд эхлэхээр хүс чин гараад гоё болоод царай зүсч өнгө ороод хялтганаал зүгээр ингээд ирч хүч ороод байгаа юм шиг мэдрэмж авна. Анх зүгээр эхлэхдээ 7 хоногийн 7 өдрийн бэлтгэл хийчих юм бол максдаа сар явна. Би чин дийлхээ болчих. Хит өндөр болралт авна. Одоо зарим ингээд за одоо би багш нарыгаа муулаад байгаа юм биш. Багш нарыгаа одоо юу авах гэдэг юм шиг өөрийгөө дөвлөх гэдэг юм шиг. Ер нь бол фитнест орохоор
хамгийн түрүүлээд хөлний бэлтгэл хийлэгдэг. Тэгэнгүүтээ маш хүнд дасгалууд хүнд гантилүүд өгөө хийлэгчдэг. Хүний бие махбод хэзээч тэрийг хүлээж авч дийлж чадахгүй. Дархлаагүй бие сэтгэл зүйн суугаагүй тэр хүн маш их болон маргааш нь. Тэр өвдөлтийг тис чаддаг хүн бэ, тис чаддаггүй хүн бэ. Хүний сэтгэл зүй болгон өөр. Тэр өвдөлтийг тис чадахгүй бол тэр хүн шантарн дахиж эзээж заал руу орохгүй. Тэгэхээр хөдөлгөөнд дурлуулаа гэдэг байгаа нь багаар, ачаалал багтаагаар, багаар шат шатаар дээш ахивал. Тэхийн бол сайжирна. Дурлал нь хөдөлгөөнд. Хөдөлгөөнд дурлаад эхэлчих юм бол хүн хизээж хайдаггүй. Одоо манай нэг шат байдаг. Надтай одоо жил гараа явж байна. Урд нь бол өөр фитнес дээр, өөр багш нар дээр очиж үзсэн гэсэн. Эхний өдөр хийлгээл маргааш нь орноосоо босч чадаагүй гэсэн. Тэгээд ахиж хизээж би заал руу явахгүй гэж бодож байсан юм лээ. Тэгээ одоо над дээр ирээд бол одоо жил гарan зөв амьдралын хэм маягтай амар бочин шүрмстэй болохоос илүү амьдралын зөв хэм маяг буюу хөдөлгөөнд дурлалцсан. Анх орж ирэхдээ надад юу гэж хэлжсэн бэхээр багшаа би ингээд Макста сар явах бахта энэс цааш явж чадахгүй баха. Миний сэтгэл зүйд хэлэхгүй бах. Би урд нь ингээд багш нар авч үзсэн. Гэхдээ хөдөлгөөн гэдэг зүйл ингэж дурлаж өөрчлөгдөж бол үзээгүй гэдэг. Тэгээ миний хүмүүсийг бэлддэг арга ерөөсөө багаар бэлтүүлдэг. Зарим хүмүүс нь яг 7 хоногийн 3 өдөр хийлгэн мэлгэн гэхээр дургуутдаг байхгүй. Яагаад тэгэхээр 3 өдөр гэдэг байхгүй. Тэгэхээр тэгж болохгүй байхгүй. Тэгээд нөгөө манай шавч яах нь багаар хөдөлгөөн хийсээр байгаад сүүлдээ дурлалцсан. Одоо бүр нөхөр нь манай тэр шав хийн, эхнэр нь хийн, хүүхдүүд нь хийн. Одоо ингээд гэр бүлэрээ эрүүл амьдралын юм аягтай. Одоо тэр заал руугаа л очихгүй бол тэр гэр бүлийн нэг өдрийн одоо юм хийгээгүй юм шиг санагддаг болсон. Ажил нь болсон гэсэн үг. Тэгэхээр бид нар яг ингээд багаар шат чатаар явж чадах юм бол зүгээр нөгөө Монгол хүн болгон эрүүл болох боломжтой гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр энийг л уул нь ойлгуулчмаар байна. Нөгөө нэг юм нь бүтээгдэхүүн. За энэ бол өстой хамгийн том ярих сэдв. Бүтээгдэхүүн хизээж битгий найд. Одоо ингэнгүүт нөгөө нэг тийм бүтээгдэхүүн дасгал хөдөлгөөн хийхгүйгээр л гоё болчихно гэж юу? Тэгдэг бол дэлхийн нийтээр л гоё боллоо шүү дээ. Одоо хүн болгон гарлаг гоё биетэй байлаа шүү дээ. Тэрийг нь уугаал тий. Тэнгүүд тэрийг уугаал тэдэн килограмм хасуулчин, тэдэн килограмм хасчин, заавал хөдөлгөөн их албагууд ажил дээрээ байсан. Тэрийгээ л уучих гээд тэгдэг. Гэтэ энэ хамгийн буруу юм байна. Яагаад тэгэхээр хүний бие махбод хөдөлгөөн эрүүл зүй хооллолтоор л тэр бүгдийг бий болгохгүй бол аппаратанд ороод бүтээгдэхүүн хэрэглээд ямар ч нэмэр байхгүй шүү дээ. Одоо шинэ бодолтой хоолоо одоо би ингээд хоолоо зэгцлэхгүйгээр за нэг бүтээгдэхүүн очлаа эсвэл нэг аппаратанд ороод өөхөөс оруулчлаа гэж бодъё л доо. Дээс оруулчлаа. Нэг гоё амар гоё болцсон. Бүтээгдэхүүнээс нь амар гоё жимбигээ жин хасаад ингээд гоё болчлаа. Нөх хүсээд байгаа жингийг хасаад шүү дээ. Тэнгүүд өөхнөөс оруулчаад би ингээд гоё болцсон юм шиг харагдсан тийм үү? Тэр хүн хоолоо зэгцлэхгүй бол өөх буцаал нэмэгдэнэ. Тэр хүн хөдөлгөөн хийхгүй бол буцаал өөх нэмэгдэнэ. Арьсан нонжин содорно ингээд сэтгэл зүйн дарамтанд орно. Дахиад мөнгө зарцуулах болно. Дахиад хийн 2-3 хийлгээд ирэхээр хүний бие хүлээж авч чадах болж байна. За тэгээ өвдөж зовоод эхэлнэ. Тэрний орон зүгээр л тэнд зарцуулж байгаа мөнгөнийхөө 10% хүнсэндээ зарцуулаад тий 10% нь заалан зарцуулаад тэгээд нэг 20%. Тэнгүүд тэр 20%-аараа хүн эрүүл амьдраад гоё болоод яваад иж болж байгаа байхгүй. Ер нь бол одоо фитнес явна гэдэг бол нэгдүгээр сахилга бат. Хоёрдугаар мэдээж одоо энэ завгүй амьдрал одоо төвчрэл гэдэг юм уу тийм энэ бүхнээс шалтгаалаад одоо цаг зав гаргах гэж бас нэг юм байна. За мэдээж одоо энэ бүгдийг өөртөө л анхаарч байгаа юм тийм ээ. Бүтээгдэхүүн гэснээс нөгөө яг энэ амьдралынх нь хэмнэлтээр ингээд тоглолт хийгээд байгаа юм шиг байна. Ер нь фитнес явна гэдэг бол нэгдүгээр тал сахилгатай л явах хэрэгтэй байна. Тийм. Тэгээд сахилгатын асуудал бол угаасаа номер 1 л дээ. Маш их сахилгатай байж ижил юмнаас татгалзаж ижил бид нар яг ингээд дасгал хөдөлгөөн хийж гин өөрийнхөө өссөн биеийг бүтээж гин. Тэгээд тэр хүмүүсийн өссөн биеийг маш олон жилийн хугацаанд бүтээсэн байгаа тэрийг харчаад хүмүүс би наадах чи юу гэдэг 2-3 сар дотор л хийч штэ тэгж штэ ингэж штэ гэдэг амар амархан юм боддог. Тийм. Одоо манай найз байна. Манай найз би бас найзуудаа бүгдийн фитнест оролцсон. Манай найзууд бүгдээрээ одоо хөдөлгөөн хийдэг, бүгдээрээ чингийн илүүдэлгүй, бүгдээрээ яг гоё юм зөв амьдралын юм аягтай найзууд байна. Миний хүрээлэл. Тэгээд манай найз анх надад дээр ирэхдээ юу гэж ирж байсан бэхээр би 3 сарын дотор чамшиг болно гэж ирж байсан. Одоо надтай 7 сарыг зуралдчихин. Гэхдээ одоо л стам руугаа алгадчих штэ. Би яах гэж тэгж хэлвэ.
Тэ би ингээд яг өөрөө хийгээд ихэлсэн чинь энэ бүгдийг ингээд илүү сайн ойлгож штэ гэд. Тэгэхээр нөгөө нэг хүн харахад амархан юм шиг мөртлөө тэр амархан зүйлийг бий болгохын тулд ард нь маш их сахлаг бат явчихдаг гэсэн үг байхгүй. Тэгэхээр бид нар яг тэр тал дээр илүү сайн ойлгож зөв талаас нь хүлээж авах ёстой. Тэгээд нөгөө бүтээгдэхүүн гэдэг болвол өөрөө ерөөсөө нэг хэсэнд л яг л нөгөө мөнгөний л ажил болчиход байгаа юм л да. Тэгээд тэр болгоныг одоо тэгээд бүгдийг нь буруутгахад арга алга хувь хүний өөрийн сонголт байхгүй. Одоо тэрийг хэрэглэхгүй сонголт тэр одоо бизнес явж байгаа нь угаасаа л ойлгомжтой байгаа. Тэгээд тэрийг ингээд сонгоод хэрэгжилж ийн хитрхийн амар хэлбэр зүйлийг хүсээд байна гэдэг чинь өөрөө амар хэлбэр зүйл чинь буцаад амар хэлбэраар л олддог шүү гэдгийг л ойлгож авах хэрэгтэй тий. Тэгэхээр бид нар нөгөө зөв амьдраад үнэхээр ингээд гоё баймаар байгаа бол цахилгаан баттай бол тэгээд нөгөө цаг завын асуудал байна шүү дээ. Цаг завын асуудал дээр бол би хүмүүст дийлэнхтэн зөвлөмөр байгаа нэг зөвлөмж өгдөг. Заавал зааланд очих хэрэггүй. Гэртээ ч хийсэн хамаагүй хий. Өглөө босоод тэ хувцас өмсөд гараад 30 минут алхаж орж ирчээд ажилдаа явчих болно. Тэ эсвэл бол хөнгөн 30 минутын бүтэн бие ажилласан дасгал гэртээ заавал тоног төхөөрөмжгүй ч гэсэн хийчих. Энэ зүгээр шалтгаан байхгүй. Ажил амжихгүй байна. Тэгээд байна ингээд. Тийм өглөө за боли 30 минутаа боли ихтэй байгаа бол зүгээр л 15 минутын бүтэн бие ажилласан дасгалыг хараал дагаа хийчих. 15 минутанд хүний бие хангалттай бүтэн ажиллаж чадна. Тэгэл энийг л хийгээд байх юм бол заавал тэр зааланд очиж цаг зарцуулах албагүй, заавал ажил амжихгүй байх гэх албагүй байхгүй. Тэгээд нойрны асуудал. За хамгийн хүмүүсийн одоо тулгамдж байгаа асуудал нойр. 10 хэдэн жил унтаагүй явсан ч хүн байна. 2-3 цаг унтаа явж байгаа. Над дээр ирж исэн шавнармаар байна. Одоо сүүлийн үе шавнарыгаа сонсоход бол дийлэнх нь унтаж чадахгүй. Нойр яагаад ингэж хүмүүс унтаж чадхаа болчихваа. Мелатонин хэдээр нь ч давхарлаж уугаад сүүлдээ бүр унтахаа боллоо л гэж. Энэ ерөөсөө хөдөлгөөнтэй холбоотой. Цусны эргэлт байхгүй болсон байна. Тэгээд нөгөө хитрхи их бидний орчин тойрон гэрэл ихтэй байгаа учраас мелатонин гэдэг даавар ялгархаа болчихжээ. Өглөө өдөр орой болоод байгаагаа ялгаж чадхаа болчихжээ. Орой хитрхи их утсаа оролдож байна. Хитрхи их телевизтэй ойрхон байгаа учраас нүд нөгөө хитрхи их гэрэл аваад байна шүү дээ. Тэгэхээр өрөөнийхөө гэрлүүдийг нэгдүгээр багсаг, хит тодоод гэрэлнүүд биш бүдгрүүл орой болох юм бол утсаа оролдохоо багсаг. Тэгээд хөдөлгөөн нэмж хий, эрүүл зөв хоолол, цусны эргэлт чинь сайжраад хөдөлгөөн хийгээд булчин ажиллаад би ядраад ирэхээр хүссэн үсэг ундж амрах процессууд нь явна. Эхний ээлжинд хэцүү. Энийг нөгөө амьдралынхаа хэв маяг болгоход хэцүү. Тэгээд энийг хэв маяг болгох юм бол баг багаар нойрны чанар сайжирдаг, нойр илүү сайн болдог. Нойр дутуу яваад ах юм бол хор тавдар дэлхий дээр ноёлол. Нойр ерөөсөө хор тавдрыг тижигж байгаа юм зүйл. Тэгээд дээрээс нь нөгөө бид нар яагаад өдөржингөө юм амьдралын идэвхгүй яваад байна гэхээр нойртой холбоотой. Гүн нойр авч чадахгүй байна. Тэнгүүд би унтаа зарим нь бол унтаад байгаа. Би ч өөр тийм унтдаг. Би маш сайн унтдаг. Толгой тавиал унтна. Хаанч байсан толгой тавиал. Гэхдээ нөгөө гүн гэдэг нойрыг авах хэрэгтэй. Гүн нойрыг тий чанартай нойрыг авах хэрэгтэй. Заримдаа ингээл үнэхээр их ядарчаад нүдэн анаал нэхэд би сэргээл нэг үнэхээр гоё болсон мэт. Энэ гүн нойр байхгүй. Маш сайн нойрыг маш сайн богино хугацаанд авчиж чадчихна гэсэн үг. Тэгээд нөгөө дааврууд маш өндөр хэмжээгээр ялгарна. Бид нэр хөгшрөлт удаашин, залуужин, эрүүл болно гэл ингээд маш олон зүйлүүд нойрноос хамааралтай байдаг, хоолноос хамааралтай байдаг, хөдөлгөөнөөс хамааралтай. Энэ гурыг л сахилга баттайгаар баг багаар хийгээ сураасаа л гэж би хүмүүстээ зөвлөмөр. Түүнээс биш элдв бүтээгдэхүүнд битгий найд, олон цагаар хийх гэж байгаа бэлтгэл битгий найд. Зүгээр л тааруулаад, тонгийн тааруулаад, өөрийнхөө амьдралын хэм маяг тааруулаад заавал хий. Өдөрт 5 минут хөдөлмөр аваад 5 минут босоод хөдөлчих. Ядад 5 минутын хөнгөн дасгал хийчихэд л хөдөлгөөн шүү дээ чинь. За ойлголоо. Тэгэхээр манай телевизийн үзэгчдэд хэрэгтэй мэдээлэл өгсөн тийм баярлалаа. За баярлалаа урьж оролцсонд. Тэгээд яг ярьсан зүйлээс нэг ч гэсэн зүйлийг ойлгож аваад амьдралдаа хэрэгжүүлээд үзээсэй л гэж зөвлөмөр энэ баг багаар ядаж хийдүүлээ гоё өдөр 5-10 минут хөдөлгөөн хийдэг болыг тодорхой хэмжээнд алхдаг болыг хоолоо гоё зэгцтэй хэмжээнд тэнцвэртэй хоолыг тэгэх юм бол бид нөгөө өсөглөнд нэрвэгдэхгүй байх нь байна, таргалахгүй байх нь байна тэгээд нөгөө зөв амьдрах нь байна, элдв одоо янз бүрийн тэр биеинд өвдөд байгаа зовиорууд асуудлууд нь шийдэгдэх нь байна. Ингээд бид нар зөв амьдралын хэм маяг руу шилжиж гэнэ шүү дээ. За баярлалаа. За баярлалаа.
Өнөөдрийн энэ бүлийн ярилцлагын нэвтрүүлэг энд хүрээд төгсөж байна. Нэвтрүүлэгтэй хамт байсан үзэгчдээ баярлалаа. Баяртай. За баяртай.